150 г усан дээр 8 г хөлт. Баг зэрэг хэлсэн чинь. За энийг ингээд тавьчих. Танзун грамм гурлаа шигшээд гэж. Насл хийгээд 30 грамм насл хийгээд бацсан. Хойш өндөр. Жаран грамм элсэн чихэр. Нэг грамм тас. Түрүүний найруулж тавьсан хөрөнгөө нэмээ.
За би гурлаа түрүүнийхтэйгээ адилхан 3 дахин элдээ тос түрхээд түрхчин дамраагаад 3 дахин гэсэн байгаа. За энийг элдээд нэг шиг өндөг түрхэн. За одоо энийг 220 градуст 10 минут халсан шахшгүй.